Сайн байцгаана уу? За өнөөдрийн лекцээр эпидемиологийн хэмжигдэхүүнүүд үзэгдэл юмсыг эпидемиологийн аргаар хэмжих гэсэн хэмжээсүүд гэдэг сэдвээр лекц орё. За энэ лекцээр өвчний давтамжийн хэмжигдэхүүн, тохиолдлын харьцаа, инциденс буюу тохиолдлыг яаж тооцох вэ? Тохиолдлын түвшин гэж юу юм бэ? Тохиолдлын түвшин болон тархалтыг хэрхэн тооцох вэ? Тархалтын түвшин гэж юу юм бэ? Бусад зүйлсүүдийн тухай, түвшингүүдийн тухай болон тархалтанд нөлөөлөх хүчин зүйлүүд ба үндсэн нэр томьёодын тухай ярилцах нэ. За эпидемиологийн хэмжигдэхүүнүүдийн төрөл нэгдүгээрт бол давтамж, аливаа өвчний давтамжийг хэмжих хэмжигдэхүүн байна. Дараа нь хамаарлыг хэмжих хэмжигдэхүүн байна. Мөн хүчийг, хамаарлын хүчийг, үр дагавар хүчийг хэмжих ийм гурван төрлийн үндсэн хэмжигдэхүүнийг тархуур судлалд хэрэгэлдэг байна. За давтамжийг хэрхэн хэмждэг юм бэ? Давтамжийн хэмжигдэхүүн гэж юу юм бэ? Тэгэхээр энэ давтамжийн хэмжигдэхүүн гэдэг бол математикийн математикийн тоог ашигладаг. Тоогоор давтамжийг тоолдог гэсэн. Тоолдог. Нэгдүгээрт count буюу тоолно. За хоёрдугаарт нь өвчнийг хувиар гаргажуулна, хувь харьцаагаар гаргажуулна. Мөн дараа нь өвчний давтамжийг хэмжих хэмжигдэхүүн бол төвшин мөн харьцаа гэсэн ийм хэмжигдэхүүн байна. За эпидемиологийн шинжилгээ ухаанд давтамжийг ихэвчлэн өвчний давтамжийг тархалт буюу prevalence, тохиолдлын түвшин буюу incidence гэдэг хоёр үзүүлэлтээр гаргадаг. За эпидемиологийн энэ хэмжигдэхүүн дотор үзэгдэл юмсыг хэмжих хэмжигдэхүүн, хамаарлыг хэмжих хэмжигдэхүүн гэж хоёр хувааж байна. Аливаа үзэгдэл юмсын гарч байгаа тохиолдлыг хэмжих хэмжигдэхүүн байна. Энэ нь болохоор зэрэг incidence буюу шинэ тохиолдлын түвшин гэж, шинэ тохиолдлыг incidence гэж нэрлэж байгаа. За incidence буюу тохиолдлын түвшинг харьцаагаар түвшингөөр хоримтлагдсан тохиолдлын түвшин гэсэн энэ зүйлтүүдээр тодорхойлдог. За тархалтыг тодорхойлохын тулд бол тодорхой цаг хугацааны байх тархалтын хэмжээг point prevalence буюу тухайн цэгэн буюу явцын туршин цаг хугацааны туршийн тархалт гэсэн энэ хоёр цэгэн тархалт, цаг хугацааны тархалт гэсэн ийм хоёр тархалтаар хэмждэг байна. Хамаарлыг хэмжигдэхүүн бол харьцангуй үзүүлэлтүүд, харьцангуй давтамжуудыг тооцдог гэсэн үг. Нэгдүгээр эрсдэлийн түвшин, хамаарлын түвшин, relative risk, rate ratio RR гэж нэрлэдэг. За эрсдэлийн түвшин мөн odds ratio гэж үзүүлэлтүүдээр харьцангуй энэ risk ratio буюу эрсдэлийн түвшин RR гэж нэрлэдэг байна. Odds ratio буюу өртөлтийн түвшин OR гэж нэрлэдэг байна. Товчлдог байна шүү дээ. За absolute буюу өөрөөр хэлбэл туйлын болон хүн амын донд хамаатуулах эрсдлийг тооцохдоо атрибут буюу хүн амд хамаатуулах эрсдэл түвшин энэ түвшингүүдийн ялгааг тооцдог, хамаарлыг тооцохдоо ийм аргуудыг хэрэгэлдэг байна. Тэгвэл incidence буюу шинэ өвчлөл гэж юу юм бэ? Incidence гэдэг маань тохиолдлын түвшин гэдэг маань шинэ өвчлөлийг тухайн нийт олонлогт нь хувааж гаргаж байгаа үнийг бол incidence гэж нэрлэж байгаа. Тархуур судлалын ойлголтоор тохиолдол буюу incidence гэдэг нь тухайн хүн амд тодорхой хугацааны доторх эрүүл мэндийн нөхцөл байдал тархах магадлалын хэмжүүр юм гэж. Тухайн энд ямар өвчлөл, ямар үзэгдэл тархаад байна уу гэдгийг хэмжих хэмжүүр бол
тохиолдлын төвшин байх нь. Тохиолдлын төвшин. Тохиолдлын төвшин гэдэг бол тухайн цаг хугацаанд гарч байгаа шинээр бүртгэгдсэн энэ өвчнийг шинэ гарч байгаа өвчлийг тохиолдлын төвшин, тохиолдол гэж нэрлэдэг. Тохиолдол гэж нэрлэдэг. Тохиолдол гэдэг маань тухайн цаг хугацаанд шинээр гарсан өвчлөл болон нийт олонлог буюу хүн амыг харьцуулсан харьцааг тохиолдол гэдэг байна. За тохиолдлын хувь буюу харьцаа гэсэн үзүүлэлт байна. За энэ бол тохиолдлын харьцаа гэдэг маань ихэвчлэн хуримтлагдсан тохиолдлын төвшин дээр илүү гаргаж үздэг үзүүлэлт. Нийт хүн амын дотроос шинээр өвдсөн өвчлөл нь хэдэн хувийг эзэлж байна гэж бас харж болдог. Ийм ямар харьцаатай байна вэ? Илүү пропоршн буюу харьцаатай байна вэ гэж хэдэн хувь байна вэ гэж ойлгож болно. За энд бол тохиолдлын харьцаа гэдэг нь тодорхой цаг хугацаанд шинэ тохиолдлын тоог эрсдэлтэй байж болох хүн амд харьцуулсан үзүүлэлтээ гэж байна. Тухайн шинээр өвчлсөн өвчлөлөө тэр өвчлөлөөр өвдөж болох хүн амд нь харьцуулсан харьцааг тохиолдлын харьцаа гэдэг байна. За энэ дээр жишээлбэл хавдар өвчин байна. За энэ хавдраар тухайн жилд 2020 онд хэдэн хүн шинээр өвдөж вэ? 6000 орчим хавдраар өвдлөө гэж мэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо шинэ өвчний тохиолдлоор хэн өвдөж болох вэ? Бүх хүн ам хавдраар өвдөж болно. Бүх хүн өвдөж болно. Хүүхэд насанд хүрсэн хүн. Тэгэхээр Монголын бүх хүн ам 3 сая гаруй байгаа. Инхээр тухайн 6000 жилд гарсан шинэ хавдраагаа 3 сая гаруй хүндээ харьцуулаад гаргадаг энэ үзүүлэлтийг бол шинэ өвчний харьцаа буюу хувь гэж байх нэ. За энэ харьцааг тохиолдлын хувь харьцааг тодорхойлсноор яадгийн гэхээр зэрэг нэгдүгээрт бол энэ шинэ тохиолдол тухайн тохиолдол ямар байна вэ? Энд хуримтлагдсан тохиолдол юу вэ? Ямар эрсдэлтэй байх нь вэ? Энэ цаашдаа энэ өвчин яах нь вэ? Өөрөөр хэлбэл энэ ажиглалтын хугацаанд энэ өвчнийг нэмэгдэх нь хасагдах нь гэж үздэг. Энэ ийм үзүүлэлтийг бол хянах үзүүлэлтийг инстенс гэдэг байна. Инстенс бол энэ 0-оос тэгийн хоорондох хувь харьцаагаар хэмжүүл. Өөрөөр хэлбэл 100% буюу одоо хувиар хэлбэл 100 гэж 100-аас дотогш ийм хэмжигдэн байна илэрхийлдэг. За инстенсийн буюу тохиолдлын төвшин тооцох арга байна. Тохиолдлын төвшин тооцдог арга байна. Тэгэхээр тохиолдлын төвшингийн харьцаа cumulative instance, хуримтлагдсан instance, risk энэ бол эрсдэл энтерийг бол number of disease onset яг тухайн үед шинээр өвдсөн өвчний тоо болон тухайн цаг хугацаанд өвдлөж болох хүмүүсийн тоотой харьцуулсан энэ үзүүлэлт байдаг юм аа. Тэгэхээр хуримтлагдсан үзүүлэлт гэдэг маань энэ шинээр тухайн онд шинээр өвдсөн хүмүүсийн бүх нийлбэрийг хуримтлагдсан өвчлөл гэж байгаа. Хуримтлагдсан өвчлөл. За атак рейт гэдэг бол энэ ялангуяа халдварт өвчин дээр гинт цочмог гардаг энэ өвчлөлийг бол атак рейт гэж нэрлэж байгаа. Гинтийн өвчлөлийн төвшин, цочмог өвчлөлийн төвшин гэж байж болох юм. Тэгэхээр энэ бол мөн одоо шинэ өвчлөлийг энэ тооцох нэг хэлбэрлэлтэй. Жишээлбэл энэ хоолны хордлого байж болно тийм ээ. Мөн одоо өөр чочмог янз бүрийн жишээлбэл бидний одоогийн жишээгээр бол энэ ковид байна тийм. Энэ мэтчлийн хэр одоо энэ цочмог өвчнүүд хүн амын донд тэр тархаад байгаа юм бэ гэдгийг л атак рейт гэдэг үзүүлэлтээр өөрөөр хэлбэл шинээр энэ гараад байгаа цочмог гинт гарч байгаа гинт гараад байгаа цочмог хорт өвчнүүдийг тэнд одоо өртсөн хүмүүстэй харьцуулах харьцааг бол атак рейт гэж хэлж байгаа. Жишээлбэл энэ хоолны хордлогоор хүмүүс өвдсөн байлаа гэхэд тэнд тухайн хоолнд нийт орсон ресторанд орсон хүмүүсийн тоог нь тэнд хордлого авсан хүмүүсийн тоотой харьцуулж гаргадаг энэ төвшинг бол атак рейт гэж нэрлэж байгаамаа.
тохиолдлын төвшин гэж юу юм бэ? Инстенс ирээс. Тэгэхээр тохиолдлын төвшин гэдэг бол тодорхой цаг хугацааны туршид тухайн өвчнөөр өвдөж болох эрсдэлтэй хүн амаас шинээр өвчтэй гэж тохиолдсон өвчлөлийн тохиолдлын тоог хэлж байгаа. Тохиолдлын төвшин гэдэг бол тодорхой цаг хугацааны туршид, өөрөөр хэлбэл 2020 онд шинээр ямар өвч байна? Тэр 2020 онд энэ шинээр өвдсөн хүмүүсийн өвдөх эрсдэлтэй хүн хэд байна вэ гэмтчлэн энийг харьцуулдаг, тооцдог. Энийг бол тохиолдлын төвшин гэж хэлдэг. За тохиолдлын төвшин тооцох томьёолол нь байна. За шинээр тухайн цаг хугацаанд шинээр гарсан өвчлөлийг тухайн цаг хугацаанд тухайн өвчнөөр тэр өвчнөөр өвдөж болох хүний тоо хуваагаад мянгаар өрчүүлдэг. Эсвэл 10,000-аар байж болно, 100,000-аар байж болно. Энэ ямар үзүүлэлт юм бэ гэхээр зэрэг тухайн цаг хугацаанд 1000 хүн тутмын хэдэн шинээр өвдөд байна вэ? Тухайн цаг хугацаанд 10,000 хүн тутмын хэдэн шинээр өвдөд байна вэ? 100,000 хүнээс хэдэн шинээр өвдөд байна вэ гэдгийг харуулдаг ийм үзүүлэлтийг тохиолдлын төвшин гэж хэлж байгаа. Тохиолдлын төвшин. Энэ 10-ын n зэргээр үржүүлнэ гэдэг маань тухайн тэр 10 юм уу 100 юм уу 1000-д тохиолдох тохиолдлын төвшин. Тэдэн хүн тутмаас 1000 хүн тутмаас гэсэн тоо үзүүлэлт гарч байгаамаа. За тохиолдлын төвшин юу яах гэж одоо судлаад байгаа юм бэ гэхээр тодорхой хугацааны туршид илэрсэн эрүүл мэндийн үр дагаврын шин тохиолдлын тоог тохиолдлын төвшин гинэ. Тодорхойлтно шүү дээ. Тодорхой хугацааны туршид шин илэрсэн эрүүл мэндийн үр дагаврыг хэлнэ гэж байгаа. Шин тохиолдол гэсэн. Тохиолдлын төвшин, тохиолдлын ерөнхий төвшин, cumulative incidence, тохиолдлын нягтарсан төвшин гэсэн хоёр хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Ийм хоёр хэмжигдэхүүнээр илэрхийлдэг байна. Жишээ нь тохиолдлын хуримтлагдсан төвшин гэдэг тодорхой цаг хугацааны туршид илэрсэн шин тохиолдлынхаа тоо эрсдэлтэй нийт хүн амын тоонд хуваагаад 100,000-аар үржүүлдэг. Энэ томьёол дээр авсан жишээ байна. 2008 оны байдлаар Монгол улсад тухайн цаг хугацаа гэдэг нь болохоор 2008 оны 12 сарын 25-ны байдлаар Монгол улсад 4265 хүн шинээр хор тавтартай бүртгэгдэж. Тэгэхээр Монгол улсын нийт хүн амын тоо 2008 оны эцэст 2,661,483 байжээ. За энэ л эрүүл мэндийн үзүүлэлтээс 2008 эрүүл мэндийн үзүүлэлтээс авсан байна. Тэг ингээд тооцоо томьёонд оруулаад тооцохоор зэрэг 160 гэсэн тоо гарч байна. Энэ юу гэж байгаа юм гэхээр 2008 оны 12 сарын байдлаар Монгол улсын 100,000 хүн тутмаас 160 хор тавдраар өвчлөжээ гэж. Энийг л харах гэж байгаа. Шинэ жилд одоо хэдэн хүн 100,000 хүнээс 10,000 хүнээс ч гэдэг юм уу хэдэн хор тавдраар өвддөг байна гэж өвчнөд хяналт авах гэж байна шүү дээ. За тохиолдлын төвшин гэдэг бол альва үзэгдэл юмсийн үзэгдлийг хэмжих гол хэмжүүр байдаг. Хэн энд өртөөд байна? Хэдий одоо тохиолдол байна? Энэ цаашдаа ямар эрсдэлтэй байна? Энэ өвчин үзэгдэл нэмэгдээд байх нь үү? Буураад байх нь үү? Гэх мэтчлэн олон одоо зүйлүүдийг олж хардаг ийм гол үзүүлэлт байж байгаамаа. За ингэснээр энэ өвчнийг цаашд нь энэ цаг хугацаанд нь ямар байгааг үзүүлснээр яах вэ гэхээр энэ өвчний талаар хүн амын дундах энэ чиг хандлагыг тодорхойлох хэмжээс болж идэг. Хэмжүүр энэ тохиолдлын төвшин гэдэг бол тухайн өвчлөлийн чиг хандлагыг тодорхойлох төвшингийн одоо хэмжүүр болдог байна. Мөн яадаг вэ гэхээр эрүүл мэндийн үзэгдэл болон шалтгаан үр дагаврыг тодорхойлоход хэрэгэлдэг. Шалтгаан үр дагавар энэ ямар өвчин ямар шалтгаантай байна вэ гэхэд энэ үзүүлэлтийг хэрэглэгддэг байх нэ. За мөн энэ тохиолдлын шинэ тохиолдлын төвшин зөвхөн өвчин ч гэхгүй осол гэмтэлт ч гэсэн жилдээ одоо хэдэн хүн осол гэмтэлт өртөөд байна гэх мэтээр бас тооцоолоход ашигладаг ийм үзүүлэлт байна. За ер нь тохиолдлын төвшин гэж одоо юу яриад байгаа юм бэ гэхээр нийт энэ хүн амыг 100% гэж үзвэл
100% гэж үзвэл өөрөөр хэлбэл энд Э буюу хүртүр дээр тухайн шинээр өвчлсөн энэ хүмүүс байна гэж бодоход энэ дотор байгаа нийт хүн ам дотор чинь шинээр өвчлсөн ч хүн одоо өвчлөөгүй ч хүмүүс өвчлөх магадaltaй ч хүмүүс байгаа. Тэгэхээр энд нь хуваагаад хэр зэрэг энэ бол хүртүр хуваар дээр л математикийн хувьд бол хүртүр хуваарийн одоо харьцааны асуудал байгаа. Тэгэхээр хүртүр дээр хэдий хэр тоо байна вэ? Түүндээ хуваар дотроо хэдий хэр төвшингийг эзэлж гинэ гэж харах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл энэ цэнхэр багасаал улаан ихсээд л ах юм бол хүн амын дундах өвчлөлт ихсээд байна гэж харагдах жишээтэй зургаар харуулхад бол тэгэхээр энэ эрсдлийн төвшин гэдгийг бол гол одоо агуулга утга санаа нь бол нийт энэ хүн амын дунд шинээр өвчлөж байгаа өвчлөлийг л хянах харахад хэрэгэлдэг юм тооцоолтын арга байна шүү дээ. За энэ жишээлбэл Умаа хозооны өмнө гөр жишээ авсан байна. Умаа хозоо онцлогдсон эмэгтэйчүүдийг энэ улаан хурлаар харууллаа гэж бодоход түүнд нийт одоо эмэгтэй хүн ам нь энэ байна шүү дээ. Тэгэхээр энэ нийт эмэгтэй хүн ам гэдэг дээр Умаа хозооны өмнөөр өвчлсөн, өвчлөөгүй бүх эмэгтэйчүүд орох нь шүү дээ. За энд нэг анхаарах зүйл байгаа. Жишээлбэл Умаа хозооны өмнөгийн одоо энэ эрсдэлтэй хүн ам нь хэн бэ гэхээр эмэгтэйчүүд л байна. Энэ бүх хүн ам гэж байх эрэгтэй хүн өвддөг учраас. Энэ дээр бол хүртүр хуваар дээр бол бас онцлог анхаарах зүйлүүд байгаамаа. За тохиолдлын төвшин жишээлбэл энд түрүүний слайдыг дахиад энд гаргацсан байна. Тохиолдлын нэгтарсан төвшин гэдгийг бол яаж гаргадаг юм бэ гэхээр илүү дагах судалгаанд хэрэгэлдэг тохиолдлын нэгтарсан төвшин тодорхойлоход өвчлөх эрсдлийг илүү нарийн тооцоолох үзүүлэлт байдаг. Судалгааны хүн амын хөдөлгөөн ихтэй үед энийг илүү хэрэгэлдэг. За энд одоо тодорхой хугацааны турш илэрсэн шин тохиолдол дээр хуваар дээр нь болохоор ажиглалтын турш эрсдэлтэй байгаа нийт хүн ам гэдэг хүн хугацаа гэдэг үзүүлэлт ороод ирдэг юм дээр. Тэгэхээр ажиглалтын турш эрсдэлтэй байх нийт хүн ам буюу хүн хугацаа гэдэг үзүүлэлтэнд юу байдаг юм гэхээр тухайн хүн болгоны эрсдэлтэй байсан хугацааны нийлбэрийг хэлж байгаа. За энэ 7 хүнийг 7 жилийн турш судалгаанд хамруулж ажигласан гэвэл 3 хүнд нь үр дагавар илэрчээ гэж. Тэгэхээр энэ нийт тухайн 7 хүнд нь илэрсэн 3 хүнд нь одоо 3 жил болоод илэрсэн 7 жилд нь илрээгүй байна гэдэг юм. Ингээд бүхэд тухайн үзэгдэл илэрсэн хүн тус бүрийнх нь тэр хугацааг нэмээд ингээд 34 жил дээр 100 хүнд жилд одоо ямар байх нь вэ гэхээр 100 хүнээс 8 тухайн жилд өвдсөн байна гэсэн ийм үзүүлэлт гарч байгаа. За тархалт буюу тархалт преваленс гэж юу юм бэ гэж. Преваленс гэдэг бол хүн амын дундах нийт өвчлөлийг хэлж байгаа. Хүн амын дундах нийт өвчлөлийг. Тухайн өвчнөд нэрвэгдсэн ийм одоо цаг хугацааны нэрвэгдсэн байдлыг харуулах энэ өвчнийг бол үзүүлэлтийг тархалт гэж нэрлэж байгаа. Тархалт бол тодорхой цаг хугацааны туршид тоолсон цаг хугацаанд тохиолдож буй бүх хүн амын өвчлөлийн байдлын хэмжүүр юм а гэж. Тэгэхээр тоолсон цаг хугацаа гэж бас тодорхой цаг хугацаа заавал байх нь байна. Өвчний тархалт буюу ерөнхий өвчлөл гэдэг тухайн жилд шинээр бүртгэгдсэн өвчлөл болон архаг өвчний нийлбэрийг хэлж байгаа. Тархалт буюу преваленс гэдэг бол тухайн жилд шинээр өвчлсөн болон хууч архаг өвчтэй байсан хоёрын нийлбэрийг бол тархалт гэж хэлж байгаа. За тэгвэл point prevalence буюу агшингийн тархалт, period prevalence буюу хугацаанд дах тархалт гэж. За point prevalence гэдэг маань юу гэж байгаа юм гэхээр зэрэг тухайн нэг агшинд байгаа өвчлөлийг тухайн агшинд байгаа тэр хүн амынх нь тоонд хуваахыг харьцуулж хэлж байгаа. А period гэдэг бол тодорхой хугацааны туршид гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол агшин гэдэг нь зөвхөн 1 сарынхаар авч болж байна. 1 сард бол энэ point prevalence-ийг тодорхойлж болж байхад 1 сард хуучин шинэ өвчлөл ямар байна гэвэл энэ 12 сарын туршид ямар байх нь гэвэл period prevalence гэдгийг
тодорхойлох жишээтэй. Эсвэл 10 жилийн хугацаанд ямар байх юм ч гэдэг юм. Энэ агшингийн болохоор тухайн нэг жилд ч гэдэг юм уу. Ийм байдлаар бол тодорхойлоход ашигладаг хэмжигдэхүүн байна. Тэгэхээр тархалтын төвшин тодорхой нэг агшинд судлагдаж буй шинж чанарыг агуулсан хүн амын хувийн жингээр илэрхийлэгдэх хүчний давтамжийн хэмжигдэхүүнийг тархалтын төвшин гэнэ. Тухайн агшинд судлагдж байгаа шинж чанарыг агуулсан хүний тоо буюу өвчлөлөөр жишээ авах юм бол тухайн жилд шинээр өвчлсөн хүн хуучин өвчтөе хүмүүс хоёрын нийлбэрийг тухайн агшинд байгаа нийт хүн амдаа хуваагаад мөн 10 юм уу 100 юм уу мянгад өржүүлдэг. За энэ мөн жишээ байна. 2008 оны 12 сарын байдлаар Монгол улсад 11,125 хүн хорт авдартай гэж бүртгэгдсэн бол Монгол улсын нийт хүн амын тоо энэ үед 2,661,483 байжээ. Тэгэхээр нийт одоо хуучин болон шинэ өвчлөлөө хүн амдаа хуваагаад 100,000-ад өржүүлэхээр 2012 оны 12 сарын байдлаар Монгол улсын 100,000 хүн тутмын 418 нь хорт авдартай байжээ гэсэн ийм үзүүлэлтийг харуулж байгаа юм аа. За point prevalence буюу period prevalence агшингийн болон хугацаанд тархалт гэж юу юм бэ? Энэ хоёрын ялгаа юу юм бэ гэхээр энэ цаг хугацааны хувьд ялгагдаж байгаа. Энэ хоёр цаг хугацааны хувьд ялгагдаж байгаа. Тэрнээс тооцоолох арга юм бол төвшин хувьд адилхан. Тухайн шинэ хуучин тохиоллоо тухайн хүн амд. Гэтэл энэ point prevalence буюу товлсон цаг хугацаанд тархалт гэдгийг гэдэг бол тухайн товлсон цаг хугацаанд л шинээр илэрсэн болон хуучин буюу тэр цаг хугацаанд байгаа нийт өвчлөлтөөр тэр товлсон хугацаанд байгаа хүн амын тоонд нь харьцуулахыг хэлж байгаа. Тэгэхээр энэ 6 сарын туршид гэдэг нэг товлсон хугацаанд 6 сар байна шүү дээ. 2,000 эмэгтэйд умаа хүзүүний илрүүлэх эсийн шинжилгээ хийсэн. Эдгээр эмэгтэйчүүдийн 10-т нь умаа хүзүүнээ эрт үеийн өмнө илэрсэн бол тархалтыг тооцох буюу point prevalence-ийг тооцсон. Энэ 12,000-д байгаад тэгээд 100-аар үржүүлэхэд 0.5% тархалттай байна гэж. Энэ болохоор харьцааны үзүүлэлт болохоос биш төвшин биш. Яагаад гэвэл хуваар үржүүлж байгаа учраас. За энэ тархалтанд нөлөөлөх хүчин зүйлсүүд юу байдаг юм бэ? Тархалт. Тэгэхээр энд шинэ өвчлөл маань одоо бид энэ ус баанта ус гэж одоо жишээл хүн амаа гэж төсөөлвөл энд шинээр өвтлөж байгаа зүйл энэ карантаас ус гоожж байгаа юм шиг гэж орж ирж байна шүү дээ. Тэгэхэд энэ дотор хуучин бас өвчтөе хүмүүс байгаа гэж. Тэгэхээр энэ дотроос яаж хорогддог юм бэ? Тэгэхээр энд эсвэл эдгэрч нэг хорогддог. Төгс одоо эмчилгээ авч нэг хорогдно. Эндээс нэг бол нас орж хорогддог л тийм ээ. Ийм одоо байх нь шүү дээ. Тэгэхээр энд тархалтыг илүү ингэж тархалтанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалснаар энэ өвчлөлийг бууруулж болох уу? Нэмэгдэхэд нь ямар хүчин зүйл байна гэдгийг харж авахд маш их чухал байдаг л та. Тэгэхээр энд хүчин зүйлийг энэ тархалтыг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүд байна. Энэ өвчний хугацаа маш урт байхад тархалтыг нэмэгдүүлнэ. Мэдээж өвчний хугацаа урт буюу сахарын диабет ч гэдэг юм уу удаан хугацаанд өвчлөлтөг өвчтөе хүмүүс энд байж л эдгэрхгүй өвчтөе хүмүүс энд хуучин өвчлөлт байж л гэсэн. За мөн энд өвчтний тусламж үйлчлэгээний асуудал бас энэ нөлөөлнө. Амьдралын хугацааг одоо уртасгаад байвал хэдийгээр одоо энэ хүнийг бүрэн эдгэрүүлж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр амьдралын хугацааг нэмэгдүүлээд байхад бол мөн энд архаг өвчтөе хүмүүс нэмэгдээл байгаа л гэдэг байна. За мөн энэ шинэ өвчлөлийн тоо нэмэгдээд ах тусам энэ тархалтын тоо нэмэгдэнэ. За энд
одоо өвчтөе хүмүүс шилжиж ирээд байвал бас энэ өвчлөлийн тоо нэмэгдэнэ. За өөр нэг юу бол шинээр онцлогоо сайжрах юм бол шинэ өвчин илэрлэн шинэ өвчин онцлогоо сайжрахаар бас л энэ өвчлөлийн тархалт бол нэмэгдэнэ гэж. За дараагийн нэг одоо буурлах тархалтыг бууруулах ямар арга байдаг юм. Ямар одоо нөлөөлдөг юм бууруулахад юу нөлөөлдөг юм. Тэгэхээр энэ өвчлөлийн хугацаа богино байхад тархалт буурна. Яагаад буурна гэхээр зэрэг хоёр янзаар буурна шүү дээ. Өвчлөлийн хугацаа маш богинохон мөртлөө хүнд хурд явцтай өвчлөлтэй байх юм бол нас баралтаар нэг буурна. Эсвэл маш хурдан эдгэрдэг ийм өвчин байх юм бол тархалтын түвшин бас бууруулна, эргээд эдгэрчдэг. За мөн нас баралтын түвшин өндөр байх энэ тархалтын түвшин бууруулдаг. Тэгэхээр энэ өвчтөе хүмүүс нас бараад байна гэдэг нь тархалтын түвшин бууруулж байгаа боловч энэ төдийлөн сайн биш үзүүлэлт. Төдийлөн сайн биш. Эдгээрт анализ хийгээд яагаад аль нь буураад байна, аль нь нэмэгдүүлээд байна гэдгийг анализ хийж хагаад энд арга хэмжээ авахгүй. Жишээлбэл нас баралтын өвчнөөс жоо нас баралтын түвшин нэмэгдээл тархалт буураад байвал энэ сайн биш үзүүлэлт. За мөн шинэ өвчлөлийн тоо нэмэгдээд лээвэл шинэ өвчлөлийн тоо бас энэ буураад биш шинэ өвчлөлийн тоо буураад байвал бас сайн үзүүлэлт. За хэрвээ шинэ өвчлөлийн тоо буураад байвал тархалт буурна гэдэг маань энд карант маань багал гоочно гэсэн. Ийм учраас бол өршлөн сэргийлэх арга хэмжээ авдаг юм уу? Ямар нэгэн арга хэмжээгээр энэ шинэ өвчлөлөө бууруулахыг тархалтыг бууруулах гол одоо авах арга хэмжээ энд байх юм байна. За энэ мөн эрүүл хүмүүс шилжиж ирээд байвал танай суманд хотод одоо эрүүл хүмүүс шилжиж ирээд байвал ерөнхий нөгөө энэ хүн амын суурь хуваарийг нэмэгдэхээр бас тархалтыг бууруулах сайн талдаа хавлаач энэ механик төдийлөн бас сайн арга биш. Мөн шинэ өвчлөлүүд нь шилжиж яваад байвал энэ бас сайн арга биш. Тэгэхдээ бол энэ ажиглах ёстой. Энэ нөлөөлөлт юм. Ямар нөлөөлөл яагаад байна вэ гэж. Харин шинэ өвчлөлийн төгс эмчилгээний хувь нэмэгдээд байх юм бол энэ сайн хэрэг. Өвчтөе хүмүүс эрүүлж ядана гэх. Тэгвэл энэ тархалт буурах нь. Тэгэхээр энэ тархалтанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд дээр анализ хийхин тулд тохиолдлын төвшин, тархалтын төвшинг судалж тооцдог байх нь. Ингэснээр энэ ямар арга хэмжээ авах вэ? Тархалтыг яаж бууруулах вэ гэдэг зүйл дээр бол бодлого зохицуулах судалгаа хийхэд бол ийм чухал үзүүлэлтүүд байна. За энэ саяны тайлбарлсан одоо зүйлийг бол тухайн өвчлөлийн одоо тархалтын бизлайн буюу үндсэн суурь энэ одоо хонд тухайн өвчлөл бол ийм одоо төвшөнд байна гэж энэ төвшөнд байна. Тэгвэл энэ шинэ өвчлөл нэмэгдээд ахаар энэ төвшин яаж вэ? Дэшээ ахаад нь шүү дээ. Мөн энэ одоо анхны төвшөнтэйг л харьцуулж тухайн жил болон өмнөх жил дараагийн жилд ямар байна гэдгийг ингэж харьцуулж харахад энэ тархалтын төвшин болон ашигладаг байна шүү дээ. За энэ нас баралт их байх юм бол мөн энэ ерөнхий төвшингөөс өвчлөл дошоо буураад байдаг. Энэ сайн үзүүлэлт бас биш. За энэ шинэ өвчлөл нэмэгдээд тархалтын төвшин одоо бас нэмэгдэж байна. Энэ тэгэхээр нас баралтын төвшин бас ингэж нэмэгдээд байх юм бол бас л энэ их сайн үзүүлэлт биш. Аль нь хоёулаа нэмэгдээд бас их өндөр байна шүү дээ. За энийг нэгтгэхэд бид харъя. Prevalence буюу prevalence гэдэг байна. Incidence буюу тохиолдлын төвшин, тархалтын төвшин гэдэг бол нийт өвчлөлийг харуулж байгаа зүйл. Тохиолдлын төвшин гэдэг бол шинэ өвчлөлийг харуулж байгаа үзүүлэлттэй гэж. Тэгэхээр шинэ тохиолдлыг тооцохын тулд тохиолдлын төвшин тооцохын тулд нийт тухайн цаг хугацаанд шинээр өвчлсөн өвчнийг тухайн цаг хугацаанд энэ өвчнөр өвдөж болох эрсдэлтэй хүмүүнийг хуваагаад 100-ийн n зэрэгт үржүүлнэ гэж. Тэгвэл тархалтын төвшин шинэ болон тухайн хувьчин өвчин хоёрыг нийлбэрийг тухайн цаг хугацаанд байгаа хүн амын тоонд хуваагаад бас
110,000 энэ зэргээр өрчүүлнэ гэж. За энийг бол ингээд нэгтгэхэд харуулсан байна. За энэ жишээ харуулж байна. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан Монгол улсад энэ хүн амын өвчлөлийг 2008-аас 2017 онд амьсгалын зам, шээс, бэлгийн зам, гэмтэл, хоол боловсруулах тогтолцоо, зүрх судасны өвчин гэж харуулсан байна. Энд бол 10,000 хүнд амд тооцсон байна. Тэгэхээр 10,000 хүн амд тооцоход амьсгалын завгын өвчин энэ жилүүдэд нэмэгдсэн байна. За мөн хоол боловсруулах хэрэгтний өвчлөд нэмэгдсэн байна. Гэмтэл, осол гэмтэл бас нэмэгдсэн байна сүүлийн жилүүдэд. За зүрх судасны өвчин нэмэгдсэн байна. За мөн өөр хавдар тийм ээ. Гэх мэтчлэн манай 5 өвчлөлийн байдал ямар байх нь вэ гэж өвчлөлийн төвшинг харуулсан байна шүү дээ. Энэ өвчлөлийн төвшинг харуулсан бол энэ цусны даралт эвгдэх өвчин 10,000 хүн амд 2017 оноор ямар вэ? Эрэгтэй хүнд ямар вэ? Эмэгтэй хүнд ямар вэ? 10,000 хүн тутмаас баруун бүсээр нь зүүн бүс, төвийн бүс гэдэг бүх бүсүүдээр нь ингэж харахад бол эмэгтэйчүүдийн дунд өвчлөл бас өндөр байгаа харагдчихээн. Бүс болгонд бол тэр тусмаа энэ хангаан бүсд бол их өндөр эмэгтэйчүүдийн өвчлөл байна. Ер нь бүгд даралт ихсэх өвчний төвшин бол хангаан бүсэд их байт юм байна. Энэ үечлэн зүйлүүдийг бид судалж, анзаарч, харж хянах гэж давхар судлалын энэ өвчлөл болон тохиолдлын төвшин тооцдог байх нь шүү дээ. Сүрье вирус гепатит өвчний төвшин байна мөн. Тухайн сонгосон онуудаар ингэж энэ бол тандалт судалгааны дүн байна. За бусад олон төвшингүүдийг бид тодорхойлж болно. За насны өвөрмөц үзүүлэлтээр тооцох гэсэн энэ үзүүлэлт энэ маш чухал. Энэ тэгэхээр энэ тухайн насанд байгаа өвчлөлийг тухайн насны хүн амд нь жишээлбэл 0-оос 1 насны хүүхэдтэй өвчлөлийн төвшинг тодорхойлъё гэвэл 0-оос 1 наснд тухайн өвчнөөр эзний халдвар арчдгийн өвчлсөн өвчнийг тухайн жилд 0-оос 1 настай хүүхдүүдийн 5% хагаад 1000-д өржүүлэхээр 1000 хүүхэд тутмаас тэд өвчж байна гэж гарах нь. За төрөлтийн төвшин байна. Тухайн жилд төрсэн тоог тухайн жилд байгаа дундаж хүн амд. Ялангуяа энд эмэгтэй хүн амдаа хаваа шүү дээ төрөлтийн төвшин. Ингээд бас 1000-д өржүүлэхээр 1000 хүн тутмаас тэд төржээ гэж 1000 эмэгтэй тутмаас төрөлтийн төвшин тэд байна. Нас оролтын төвшин. За энд бол жишээлбэл амьд төрсэн тоог тухайн эмэгтэйчүүдийн 15-аас 40 насны төрөх насны эмэгтэйчүүдтэй төрөлтийн төвшин хувааж бас 1000-д байна. За нэрэ нас оролтын төвшин тодорхойлно. Нэрэ нас оролтын төвшин 1-ээс доош настай хүүхдийн нас оролтыг нас орсон тоог нийт амьд төрсэн тухайн жилд нийт амьд төрсэн хүүхдийн тоон хуваагаад 1000-д өржүүлнэ. За перинатал нас оролтыг 7 хоногоос тухайн жилд 7 хоногоос доош хоногтой нас оролтыг амьд төрсэн тухайн жилд амьд төрсэн 7 хоног хүртэл хүүхдтэй хуваа. За неонатал гэхээр зэрэг 28 хоногоос дотогш байна. За мөн нас оролтын төвшинг тодорхойлоход бол нийт тухайн жилд тухайн өвчнөөр нас орсон хүний тоо тухайн өвдсөн хүмүүсийн тоонд нь харьцуулаад 100 хүн тутмаас тэд нас орж байна гэж ингэж гаргаж ирдэг байна. За энэ дээр жишээ байна. Төрөлт болон амьд төрсөн нэраа сүүлийн 5 жилд манай Монгол улсын жишээ байна. 12 онд болон 2017 оны хооронд төрсэн эхийн тоо амьд төрсөн нэраа тоо байна гэж гаргадаг байна. За мөн эхийн эндэгдлийн төвшинг 100 амьд төрөлтөнд сонгогдсон гаргасан байна. Улсын дундчин ямар байна вэ? Улаанбаатар ямар байна вэ? Аймгийн дундчууд ямар байна вэ гэхээр 1990 онд бол улсын дундч бол 100 мянган амьд төрөлтөнд 119 их эндэгдэлтэй байсан бол 2020 онд ингэж сайхан буурсан байж Улаанбаатар баг багсан байна.
эхийн эндэгдэл бүсээр гэж үз айл ихэд одоо айл бүсэд ямар одоо эхийн эндэгдэл их бага байгааг ингэж харуулдаг. Ингэж л одоо бид өвчлөл эндэгдэлтэй хяналт тавихын тулд тархвар судлалын тооцоолох аргуудыг төвшингүүдийг тооцдог байх нэ. За нас оролтын хэмжүүрүүдийн нас оролтыг хэмжих хэмжүүр. Тэгэхээр институт 90 буюу энэ хүртүр хувиар 2 дээр хүртүр дээр нь шин тохиолдлоор тухайн үед бол шин тохиолдлын тоо. За энд бол тухайн хүн амын тоо мөн 10-ын одоо энэ зэрэгээр үржүүлэх жишээтэй. Энд бол нас орсон тухайн одоо шинэ чинээр өвчлсөн хүмүүс дотроос бас яаж нас орж байна гэдгийг хэмжих тохиолдол байдаг. Мөн адилхан point буюу акшнгийн болон за цаг хугацааны туршдах тархалтуудыг бас нас оролтоор нас ингэж гаргаж авдаг гаргаж тооцдог байх нэ. Манай Монгол улсад 2008-аас 17 онд нас оролтын төвшин 10,000 хүнд ямар байгааг харуулсан байна. Энэ хамгийн одоо их нь бол сөрөг цуцсны өвчнөр бол одоо байдаг байна. Тэгвэл сүүлийн 2013 оноос бас тодорхой хэмжээгээр буурч байгаа юм байна. За дараа нь бол хорт авдар байна. Хорт авдар бол энэ төвшин бол байнга нэмэгдэж шүү дээ. Байнга нэмэгдэж. 2008 онд бол 10,000 хүнд бас 11 нь хорт авдрын улмаас нас орж исэн бол энд одоо 2017 онд 13 болсон байна шүү дээ. За нас оролтын хамгийн тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин бол дараа нь хорт авдар гэдэг харагдчих шүү дээ. Дараа нь осол гэмтэл гэдэг зүйл бас ингээд гараад ирсэн байна. За дөрөвдүгээрт нь болохоор зэрэг хоол уусрал тогтолцооны өвчний нас оролт, тавдугаарт нь амьсгалын тогтолцооны өвчлийн нас оролт харагдаж байна. За зүрх судасны тогтолцооны өвчин хорт авдрын шалтгаанд нас оролт хоёрыг харьцуулсан бас үзүүлэлт байна. Энэ зүрх судасны өвчнөр ямар одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс нь аль наснда тэргүй бид насны өвөрмөц үзүүлэлтээр тодорхойлох гэдгээс энэ үзүүлэлт байна. Жишээлбэл аль наснда одоо ямар хүмүүс одоо хэдэн энэ бол оноор ерөнхий төвшин тодорхойлсон байна. Зүрх судасны өвчин 2007 онд нийтдээ 10,000 хүнд 22 хүн бараг өвдөжсэн бол эрэгтэй нь 25, эмэгтэй нь 18, 19. Тэгэхээр эрэгтэй хүн илүү өвдөж байна гэж энэ тухайн энэ оны үед харагдаж байна. За энэ 17 оны хувьд бол гихмитчлэн он болгоноор нь бас харьцуулж үзэж болох нэ. Тэгээ хорт авдар бол ямар эрэгтэй хүнд илүү байна уу, эмэгтэй хүнд илүү байна уу гэдэг нь ер нь бол эрэгтэйчүүдийн донд хорт авдрын өвчлөл арай илүү харагдаж байна шүү дээ. За тэгэхээр гол нэр томьёо бид morbidity буюу энэ нас баралт тахиртуу өвчин гэсэн өвчин эмгэг гэсэн хөдөлмөрийн чадвараа алдах гэсэн санаа байна. За энэ mortality гэдэг бол нас баралтын түвшин, morbidity гэдэг бол өвчлөлийн түвшин, өвчлөлийг хэлдэг. За endemic гэдэг бол аливаа нэг өвчин одоо тодорхой хэмжээнд хэвийн одоо хэмжээнд энэ тархаж байгааг бол хэлж байгаа. За эпидемик бол бас маш их одоо хэвийн хэмжээнээс эндемик гэдэг бол хэвийн хэмжээнд бол өвчлөлтийн тархалт хэвийн байгааг хэлж байгаа. Эпидемик гэдэг бол хэвийн хэмжээнээс илүү тархаж байгааг эпидеми гэж хэлнэ. Пандеми гэдэг бол маш олон орныг хамарч ингэж байгааг хэлж байгаа. Тэгэхээр бид энэ жишээн дээр авахад манайд одоо жишээлбэл ковид буюу 19-ийн тохиолдол манайд ч яг нийт дэлхийн улс оронд бол пандеми болоод байна шүү дээ. Олон улс орныг хамарсан үзэгдэл болоод байна. За мөн бас халдварт бус өвчин дээр жишээ авахад сахарын диабет гэдэг бол бас одоо хэвийн хэмжээнээс тархалт нь хамаагүй өндөр болоод эпидемик хэмжээнд ч бүр тэр байтугай пандемик хэмжээнд байна гэж үзэж байгаа шүү дээ. Маш олон оронд бол сахарын диабетийн тархалт их байдаг. За инстенс гэдэг бол ерөөсөө л тухайн шинээр илэрж байгаа өвчний тухайн нэр томьёо. Вируленс гэдэг бол шинэ хуучин хоёрын өвчлөлийг одоо харуулдаг ийм зүйлтэй байх нэ. За энд эндем болон эпидемик пандемидын одоо зургийг
харуулсан байна. Схемлж харуулсан зураг. Тэгэхээр эндем гэдэг бол тодорхой нэг төвшин бас өвчлөл байж байгаа юм. Тэгэхэд эпидем гэдэг бол энэ тодорхой төвшнөөс халиад гарсан бол пандем гэдэг бол энэ маш олон орнуудад л энэ тодорхой төвшнөөс хальсан ийм одоо байдлыг хэлдэг байна. За энэ тархуур судлалын одоо олон тодорхойлолтуудыг илүү анхаарах нэг тодорхойлолтууд байна. Тархуур судлалд юу анхаардгийг. Нэгдүгээр инциденс буюу тохиолдол гэдэг. Энэ бол тохиолдол гэдэг бол тодорхой цаг хугацааны туршдах шинэ тохиолдлыг бол инциденс буюу тохиолдол, өвчтний тохиолдол гэж нэрлэнэ. Тархалт гэдэг маань тодорхой цаг хугацааны туршид байгаа хуучин болон шинэ өвчтэй энэ хүмүүсийн нийлбэрийг агуулсан ийм агуулга юм гэж. Энэ бол шинэ өвчлөлийн тоо. Энэ бол хоёулангийнх нь нийлүүлснийг харуулдаг ийм зүйлтэй. За нас оролт буюу өвчлөлийн төвшин гэдэг бол тухайн хүн амдаа одоо тухайн өвчнөөр хэр нас ороод байна, эсвэл хэдий хэр өвчлөөд байна вэ гэдгийг харуулдаг ийм одоо үзүүлэлт. За энэ нас оролт болон өвчлөлийн үзүүлэлтүүдийг бол цаг хугацаагаар, улирал ар норон заагаар нь янз бүрийн төвшөнд бол янз бүрийн байрлалд ямар гарч байна гэдгийг бас харддаг. Жишээлбэл одоо Улаанбаатарт өвчлөл ямар байна, нас оролт нь ямар байна, эсвэл аймагуудад ямар байна ч гэдэг юм уу. Энэ гээд одоо тодорхойлох. Ер нь бол тархуур судлалын гол одоо үндсэн үзүүлэлтүүд эдгээрээр улс орон болгон өөрийнхөө өвчлөлийн байдлыг хянжаадаг ийм одоо үзүүлэлтүүд байх нэ. За энэ бол илүү та нар дахиад түрүүнийхээс хараад дээр нь энийг харьцуулаад харахад бол дахиад тэр томьёоллыг жишээгээр энд харуулсан байгаа. Энийг сайн анзаарч харж түрүүний миний ярьсан зүйлүүдтэйгээ уялдуулж эргэж сайн хараарай. За анхаарал тавьсанд баярлалаа.